Прокурорын байгууллагаас хүүхдийн эрх нэгдсэн аяныг хүүхд бүрийн төлөө урьяндор зохион байгуулж байгаа хэлээ. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн боловсролын хилтэс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хилцтэй хамтран цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, болцсошгүй эрсдлээс сэргийлэх сургалтыг дүүргийн нутаг дэвсгэр сургуулийн өмнөх боловсрол олгож буй цэцэрлэгийн эрхлэгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнуудын дунд зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгт бол хүүхэд бэртэл гэмтэл авах юм тохиолдол гарсан байгаа. За энэ зөрчил гэмтэргийг дахин гарахгүй байх үүднээс бол цэцэрлэгийн эрхлэгч болон хөдөлмөрийн аюулгүй ажил хариуцсан ажилтан нарт бол энэ сургалтыг бол зохион байгуулж байна. За энэ сургалтаар бол цэцэрлэгийн эрхлэгч нарын зүгээс бол хүүхэд аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бий болгох зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ ахуулах, за мөн боловсролын тухай хууль, за сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудыг бол дахин нэг сануулгах, за хүүхэд аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бий болгох. За энэ үйл ажиллагааны хууль дүрмийг бол үйл ажиллагаандаа мөрдлөг болгосноор цаашид энэ төрлийн зөрчил гэмт хэрэг гарахгүй байхад бол энэ сургалтын бол зорилго оршиж байгаамаа. Сургалтын үеэр Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, Чингэлтэй дүүргийн боловсролын хилцээс сургуулийн өмнөх боловсролын байгуулагдах, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хилцээс бага насны хүүхэдтэй ажиллах арга зүй сэдвээр тус мэдээлэл хийж оролцлоо. За өнөөдрийн энэ арга хэмжээ бол бид нарт бол маш их үр дүнтэй, ачаал бүгдэлтэй юм сургалт болж байна. За өнөөдрийн арга хэмжээ бол хүүхд хамгааллын чиглэлээр одоо хууль эрх зүйн хүрээнд бодлогын чиглэлээр бид нар бас нэлээд зүйл дээр бас алддаг юм байна. Энэ дээрээ бас бодлого хууль эрх зүйн хүрээнд бол бас нэлээд мэдлэгээ дээшлүүлж одоо бичиг баримтуудаа бас юу хийж нэмэлт өөрчлөлт хийж бас хууль эрх зүйн хувьд бол нэлээд мэдлэгтэй болж байна л гэж бид нар бол үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэрэгжилтэн гэдэг ингээ ярихаар хууль эрх зүйн хувьд бол тухайн байгууллагт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэрэгжсэн мэрэгжилтэн ажиллана гэж байгаа. Гэтэл яг энэ өнөөдрийн бидний ажиллаж байгаа хүүхдийн цэцэрлэгт маань мэрэгжсэн мэрэгжилтэн бол ажиллаж чаддгүй том их сэтгэл эмзэглүүлж байна. Тийм учраас одоо энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах мэрэгжсэн мэрэгжилтнийг сургуулийн боловсролын байгууллагад ажилуулах тал дээр одоо хууль эрх зүйн акт баримтуудыг гаргах зүйтэй юм байна. За төр захиргааны байгууллагуудаа энэ одоо ажлыг хариуцсан мэрэгсэн мэрэгжилтнийг ажилуулах бүтэц оронтойг бас батлуулах зүйтэй юм байна гэсэн ийм одоо санал төрж байна. Сургалтад нийт 37 цэцэрлэгийн эрхлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд хамрагдаж цаашид сургуулийн өмнөх боловсрол олох, байгуулагдах, хүүхэд хамгааллын асуудлыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллах талаар санал солилцсон байна.